За математик 3 гэсний 1-р нотыг за энэ тэгштийн шийдийг болоорой. Тэгэхээр модуль нь 7-д тэнцүү байна гэдэг маань 2-ыг хүчин 5 ихсэн 3 маань эсвэл 7-д тэнцүү байгаа. Эсвэл 2-ыг хүчин 5 ихсэн 3 маань хасах 7-д тэнцүү. За тэгэхээр эндээс 2-ыг хүчин 5 гэсэн тэнцүү 10-д тэнцүү, 2-ыг хүчин 5 гэсэн тэнцүү хасах 4-д тэнцүү. Гэтэл 5x зэрэгт маань хэзээ ч хасахтай орохож бас энийг хахгүй. Тэгэхээр эндээс манай эхний шийд маань 5x тэнцүү 10-ыг 2 дахаар 5. Тэгэхээр 5 маань 5-ыг 1 зэрэгчээс x нь 1 багнэ. За 2 дахь нь энэ тэгштүүдийг бодоорой гэж. За тэгэхээр 2 модультай хүн чинь бүгдээрээ модуль тус бүрийн тэгтэй тэнцүүлж. Тэгэхээр эндээс x тэнцүү 2-ны 1, энд x тэнцүү 3. За тоошин дээр байрлуулъя. 2-ны 1 ба 3. Тэгэхээр би энэ тэгшлийг юм 3 завсарт гоож утна. За бүгдээрээ энэ завсраас нэг тоо авъя. За 0-ыг авъя. 0-ыг аваад энд орлуулсан чинь энэ маань хасахтай орчин. За 0-ыг энд орлуул 0-оос 3-аар бас хасахтай орчин. За энэ дундаас болохоор 1-ийг авъя. 2-оос 1-ээс гарч чинь нэмэх гэсэн үг. 1-ийг тохиолч 1-ээс 3-аас гарч чинь хасах гэсэн. За 3-аас ихтэй 4-ийг авлаа гэж бодоход 8-аас 1-ээс гар нэмэх, 8-аас 3-аас гар нэмэх гэхээр 2-ыг нэмэх гэж тархнаа. За тэгэхээр тэгштийг бүгдээрээ ямар үед бодох юм гэж x нь 2-ны 1-ээс бага үед нэг бодоод дараа нь 2-ны 1-ээс 3-ын хооронд бодоод тэгээс сүлд нь 3-аас их үед нэг бодъё. За тэгэхээр 2-ны 1 маань энд 2-ны 1-ээс бага үед. Тэгэхээр 2-ны 1 бид 2 удаа бичсэн бод. Тэгэхээр нэгэнд нь тэнцвэртэй авчих. За энд аваад 3 эндээ дотоорынхаа энд нь тэнцвэртэй тэмдэг авчих. Нэгэнд нь тэнцвэртэй аав нуудад нь авахгүй. За одоо энэ дээр энэ хасгаад энэ юу гэсэн үг гэхээр модулийн эхний энэ маань хасах гэхээр өмнө байгаа тэмдэг нь эсрэг тэмдэг. За эсрэг тэмдэгч болгох шүүгсүүд хасах гэж ойлгодог. Хасах хувьд өмнө эсрэг тэмдэгтэй гэсэн үг. За одоо хоёр дахь модулыг хасгаж тэгэхээр өмнөд хасгаж өмнөх тэмдгийн эсрэгээр нэмэх болгоно гэсэн үг. За тэнцүү 2. За дараа нь энэ сэрт эхнийх нь нэмэх гэхээр эхнийх нь хэвээр нь задлаад за дараагийнх нь хасгаж чинь өмнөх тэмдгийн эсрэгээр нь сүлээд сүүлийнх нь нэмэх гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хоёулангийн байгаагаар нь задлана гэсэн үг. За эндээс цаашгаа бүгдээрээ x-ийг олцгоё. За x нь 2-ны 1-ээс бага үед хасгаалтаа задлахаар хасах 2x нэмэх нь 1, нэмэх нь x хасах нь 3 тэнцүү 2. За даа нь 2-ны 1-ээс 3-ын хооронд болохоор бүгдээрээ нэмэх хаалт учраас хэвээр нь задлана. За x нь 3-аас их үед болохоор 2x-ээс 1 хасах учраас тэмдгийн эсрэгээр нь задлах хасгаалт задлана. За одоо манай тэгшлүүд маань юу болж таараа гэхээр за x нь 2-ны 1-ээс бага үед. За энэ нэмэгдэхээр хасхыг солиод энийг нэмэгдэхээр хас 2 хоошоо гарлаа нэмэх 2. За тэгэхээр x нь хас 2 гарна гэж чинь 2-ны 1-ээс бага том учраас энэ маань шийд юм байна. За дараа нь 2-ны 1-ээс x нь 3-аас бага үед болохоор энэ нэмэгдэхээр чинь 3x хасах 4 хоошоо гарлаа 6 болж. X-ийг олсон ч 2 юм байна. За 2 маань энэ сэрт байна уу? Байна. Тэгэхээр манай руу мөн байна. За x нь 3-аас их үед харъя. Тэгэхээр энийг эмхтгэхээр x болоод нэмэх нь 2 нь тэнцүү 2. Тэгээ хоёрууд нь устдаад x тэнцүү тэг. Гэтэл тэг 3-аас их тоо биш тийм үү? Тэгэхээр энэ шийд болохгүй юм байна. Тэгэхээр манайх ерөөсөө хас 2 ба нэм 2 гэсэн 2 шийдтэй болж таарах нэ. За дан 3. Энэ тэгштгэлийг 2 шийдтэй байх параметрын параметртэй болох юм байна. За энэ тэгштгэлийг 2 шийдтэй гэхээр бүгд ингээ y тэнцүү 2-оос хасах нь x хасах нь 2x-тэй нэмэх энэ графикыг байгуулад дараа нь y тэнцүү a гэдэг ямар шилэн байгуулвал яг 2 шийдтэй байх нь вэ гэд. Тэгэхээр нэг өмнөх тэгштгэлтэй адилхан за тус бүрийн тэгтэн цэлж модуль тус бүрийн тэгтэн цэлэхээр би одоо x тэнцүү 2 x тэнцүү хас 2-ны 1 гэж гарч байна. Тэгэхээр одоо би энд яах вэ гэсэн чинь хасах 2-ны 1-ээс бага үед хас 2-ны 1-ээс 2-ын хооронд 2-оос их үед 3 завсарт 3 уур график болох нэ. За эндээс бүгд хас 2-ыг авъя. Хас 2-ээс бага юм чи. Хас 2-ыг хахаар 2-оос хасах нь хасахаар нэмэх болоод за энд хас 2-ыг тохиолч нь хасах 3 болохоор хасахтай болох юм байна.
Энэ дундаас 0-ыг авъя. 0-ыг 20-нд яасан гэж нэм 2. Энэ 0-ыг авсан чинь нэмэх гарч. Тэгэхээр юу гэхээр хоёлаа нэмэх гарах нэ. За дараагийнх нь болохоор эндээс 2-оос их үед болохоор бүгдээрээ 2 та авчих. За эхнийх энэ хоёр маань нэмэх болсон. За 2-оос 3-ыг авъя. 2-оос 3-ыг асахаар энэ хасах гарна. За 3-ыг тавихаар энэ нэмэх гарч. За одоо тэгэхээр манай граф маань x нь хасах 2-1-ээс бага үед. Дараа нь x нь хасах 2-1-ээс 2-ийн хооронд. Хамгийн сүүлд x нь 2-оос их үед гээд 3 цэрт бах нэ. За 2-1-ээр хасах 2-1-ээр 2 салж байгаа юм шиг нэгэнд нь тэнцвэртэй авчи. 2-ийнхоо нэгэнд нь тэнцвэртэй авчи. За эхнийх нь нэмэх гэхээр модулын хэвээр нь дараах нь хасах гэхээр өмнөх тэмдгийг эсрэгээр нь солино. За дараа нь нэмэх гэхээр юу гэсэн үг юм бэ гэсэн чинь хоёулангийн өмнөх тэмдгийг сольдохгүй яг хэвээр нь. За 2-оос их үе тэгэхээр эхнийх нь хасахаар задраад дараах нь нэмэх гэдэг чинь байгаагаар нь задлана гэсэн үг. За одоо тэгэхээр манай энэ цэс манай граф маань юу болж таарах вэ гэхээр x дээр нэмэх нь 3. За ямар үед x нь хас 2-1-ээс бага. За дараа нь болохоор яасан гэсэн чи x нь хас 2-1-ээс 2-ийн хооронд болохоор y тэнцүү. За хасгаал задлчээ. Тэгэхээр хасах нь 3x нэмэх нь болж байна. Дараа нь x нь 2-оос их үед болохоор y тэнцүү. За би нөгөө заагачлаад шууд задлчээ. Нэмэх x хас 2x-ээр хасахыг солиод хас 2 хасах 1 гэхээр хасах 3. За одоо бүгд ингээд цэг авч олуулж байгуулах таа шүү дээ. Хасах 2-1-ээс бага гэж амжиг хас 2-1 аавна. Хас 2-1-ээс бага нэг тавч. За дараа нь энэ шулуун маань хас 2-1-ээс 2-ийн оронд гэхээр яг хас 2-1-ийг 2-тоо зүгавч. Дараа нь 2-оос их үед гэхээр яах вэ гэсэн чинь бүгдээрээ 2-ыг тавиад бас 2-оос 3-ыг авч. За орлуулнаа. За хасах 0.5 дээр 3-ыг нэмэхээр 2.5. Хасах 1 дээр 3-ыг нэмэхээр 2. За одоо хасах 2-1-ийг ингэж тохиоч нэмэх 1.5 гэхээр 1 2.5. 2-ыг тавихаар хасах 6 дээр 1-ийг нэмэхээр хасах 5. За 2-ыг тавихаар хасах 5. 3-ыг тавихаар хасах 6. За хэрвээ чи яг зөв байгуулсан бол энэ цэгүүд маань яг холбогдоод байгуулагдах ёстой. За эндээс ингээ харсан чинь доошоо хасах гэхээр доошоос байгуулах юм байна. За хасах 2-1 байхад хасах 2-1 байхад нэмэх 2.5 1 2 2.5 хэрэг энд. За яг хасах 1-ийг хоор манайх 2 юм байна. За тэгэхээр ингээд зурчнаа. За дараагийнх нь болохоор энэ граф байна. Хасах 2-1 байхад яг энэ цэг маань гараад нэмэх 2 байхад хасах 5. За энд. За тэгэхээр энэ хоёроо холбоод ингэ болж байна. За сүүлийнх нь 1 байгуул. 2 байхад хасах 5, 3-ыг хүсч хасах 6. За тэгэхээр ингэ одох юм байна. За одоо бүгд яах юм гэсэн чинь эндээс энийг байгуулцаа. Одоо тэгэхээр тэгэхээр y тэнцүү a гэдэг шулууныг байгуулахад яг 2 шидтэй байх гэсэн. За одоо бүгд эндээс харъя л та. За ингэ байгуулах шийдэггүй. Яг энийг огтлох юм бол одоо энэ маань 2.5 шүү дээ. 2.5-ыг y тэнцүү 2.5 бол ганцхан шидтэй. Харин за энэ маань ингээд доош хязгаар болж байгаа шүү дээ. Энээс доошоо бол бүгдээрээ хаагуурн жогтлсон манайх 2 шид тоош тарах юм. Тэгэхээр юу гэсэн үг хэрэг бүгдээрээ нь ямар байх үед вэ гэсэн чинь яг энэ хасах 2.5-аас бага үед. Тэгэхээр нь хасах гинэ нэмэх 2.5-аас бага үед. Яг тэнцүү байвал шүү дээ ингээд ганцхан шид болж байна. Тэгээ 2.5-аас бага үед y тэнцүү одоо шүл 1 гэхэд ингээд 2 шидтэй. Энээс цаашаа бүгдээрээ хаагуурн зурсан манай 2 шид. Энэ бол хязгаар болж байгаа шүү дээ. Тийм учраас хаагуурн зурсан 2 шидтэй. Тэгэхээр нь бол 2.5-аас эрс бага тоо байж л 2 шид болох нэ. За дөрөвдүгээрт нь. За энийг бол яг янз янзаар бодож байна. Нэгдүгээрт за x-с 3 маань хэрвээ тгээс их тоо байвал манай энэ модуль маань нэмэхээр задарчин. Хэрвээ x-с 3 сөрөг тоо байвал за энэ модуль маань хасахаар задрах нэ. За би нарганы чи ер нь бол янз янзаар байх шүү. За тэгэхээр эндээс яасан гэсэн x нь 3-аас их үед за 3x-ийг шиг гаргахаар хас 2x болоод хас 3 хоошоо гаргахаар хасах 1. X нь 3-аас бага. За энэ болохоор хасах x нэмэх нь 3 гээд
3x хасах 4. За 3x-ийг ийшээ хасах 4x болоод хоошоо гарлаа хасах 7. За одоо яах вэ гэж бүгдээрээ тэнцэл шиг бодохдоо хасах 3 тухайгаар хасах 2 тухайгаар тэнцэл шиг тэмдэг эсрэгээр эргээд 2-1. X нь 3-аас байгаа болохоор хасах 4 тухайгаар тэмдэг эргээд 4-ний 7-оос их. За тэгэхээр одоо энэ хоёроо огтлцуулнаа гэсэн үг. Тэгэхээр эндээс x нь 3-аас их үед болохоор энэ байна. Тэгээд 2-1-ээс их. 2-1-ээс их гэхээр иш. Тэгэхээр хоёрыг нэгэн зэрэг огтлж байгаа хэсэг нь 3-аас нэмэх цаг хүртэл. За дараа нь энийг бүгдээрээ яах гэсэн чинь 3-аас 9 баг үед нөгөөх нь 4-ний 7 ч одоо нэг бүхэл 4-ний 3 шүү дээ тий. За энэс их гэхээр иш явж байна. За энэ хоёрыг нэгэн зэрэг огтлж байгаа хэсэг нь энэ хэсэгт буюу хариу нь нэг бүхэл 4-ний 3-аас 3 явна. Энэ орохгүй энэ. За энэ нэгдлэхээр залгаад манай хариу нь юу болох вэ гэсэн чинь нэг бүхэл 4-ний 3-аас 3 хүртэл юм байна. Орохгүй нэгдэл 3-аас нэмэх цаг хүртэл. Тэгэхээр энэ нийлүүлж байгаа учраас нэг нь ороод нэг нь орохгүй юм чи эцсийн хариу нь нэг бүхэл 4-ний 3-аас нэмэх цаг хүртэл байна. За энэ бүгд дахиад нэг өөр аргаар хийж хариуг нь тулгаж үзье. За жишээлх юм бол x-с 3-ийн модуль нь 3x-с 4-өөс бага. За модулаараа одоо энэ маань модулаараа энэс бага чинь тий. Тэгвэл би модулаа нэмэхээр нэг задлаад яг энэ модулаа хасгаар нэг задлаад бага гэж хэмжээнийхөө огтлцлыг авчна. За тэгэхээр урагшаа гарахаар хасах 2x нь хасах 1-ээс бага. Ийшээ гарахаар хасах 4x нь хасах 7-оос бага. За хасах 2 тухай тэмдэг хэрэглээ. 2-1-ээс их хасах 4 тухайар 4-ний 7-оос их. За тэгээ огтлцсон чинь эндээс яасан гэсэн чинь 2-1-ээс их юм байна. Нөгөөх нь болохоор 4-ний 7-оос их юм байна. Тэгэхээр нэрийг огтлцуулахаар манай хариу нь 4-ний 7-оос нэмэх заргуу буюу 1 бүхэл 4-ний 3-аас нэмэх заргуу гээд яаж ийн гэсэн чинь яг талаар гарч байгаа. 1 бүхэл 4-ний 3 их буйт юм чинь 5 орно. За ингээд яг талаар гарч байна. Гэхдээ ер нь бол 2 дахь арга нь илүү амар тий цаг. За одоо энэ тэнцэл шишээд яллаг. За энийг би ингээл 2 3 саллахаар нэлээ их ажиллагаа болно тий. Тэрний оронд би яаж болох вэ гэж энэ маань хоёулаа эерэг тоо байна. Энэ ч эерэг тоо энэ 2x-ийн модулыг бичихгүйсэн ч болно тий. 2x-ийн маань угаасаа эерэг. За тэгэхээр нэг би болохоор яг хөөхөрөө яг санаас задлжуулах юм байна дөө. 2x-ийн нэмэх нь 2-оос 3 модулаа нэмгээ нэг задлаад дараа нь энийгээ хасгаар нэг задлаад тэгээ модуль руугаа багажчлын хэрэг огтлцол гэсэн. Бүгдээ нэг их гэжсэн бол энэ хоёрын нэгдлийг. За тэг ингээ очтгол арай юм хэмээ те. За 2x-тэй нэмэх нь 2 чинь 2x-ийг хүчин 2-ын квадрат гэсэн үг. За энэ болохоор хасгаал задлаад 2x-ийг хүчин 2-ын квадрат. Хасгасгын нэмэх 3 тэгээ 2x. За тэнгуул одоо эндээс явах гэж 2-ын квадрат 4 юм чинь 4-ийг хүчин 2x гэснээр 2x урагшаа гаргаад 3 хаш гаргаж. За энэ болохоор 2x хүчин 2-ын квадрат 4, 2x урагшаа гаргая 3 хаш гаргана. За тэгэхээр энэ маань 4-өөс нэгс хаш 3 шиг 2x 3-аас бага. Энэ болохоор хасах 5 шиг 2x нь хасах 3-аас бага. За тэгээд эндээс би 3 дахь бахаар энэ маань нэг болоод хасахтай тухай тэмдэг эргээд нэмэх 3-ыг бахан 5 болчихно. За тэгсэн чинь эндээс юу болох юм гэсэн чинь 1 гэдэг маань 2-ын тэг зэрэг тийм үү? 2-ын x гэдэг энэ 2-ыг энийг болохоор би 2-ын зэрэгтэй болгож бол логарифм 2 суурьтай 3-ны 5 гэж тавьчихлаа. Энэ маань ихтэй тэнцүү буюу 5-ны 3 маань гарчин тэ. Эсвэл 2 талаас нь 2 суурьтай логарифм бас авч болно шүү. За тэгэхээр x нь тэгээс бага. Энд x нь болохоор энэ хоёрууд нь орчих юм шиг энэ гоё штэ. Логарифм 2 суурьтай 5-ны 3-аас их. За тэгэхээр энэ 2 суурьтай 5-ны 3 маань болохоор нэгээс юу сөрөг тоо штэ. Өөрбөл логарифмын 2 суурьтай 3 гэдэг хоёулаа нэгээс ихтэй бол эерэг тоо байдаг. Логарифм одоо 2 суурьтай 0.1 гэдэг аль нэг нэгээс
нэгээс бага, нэгээс сөрөгтөөдөг 0.3 сүтээ 4 ч юм уу нэгээс бага ч сөрөгтөө эсвэл хоёулаа нэгээс бага байл энэ бол тэгээс их үүдэг. За энийг л амархан харуулчихлаа тий. Тэгэхээр манай 2 сүртэй 5-3 гэхээр энэ манай хасахтай юм биш. За тэгээд ингээ өгцөлөхөр x нь 0-оос бага уу. Энэ болохоор 2 сүртэй 5-3-т 0.6 гэж. За энээс их гэж. Тэгээд нэгэн зэрэг огтлцол шиг байдаг нэг л зурц явчих. Огтлцол энэ урд нэг л зурцсангүй. За ингээд нэгэн зэрэг тохирчаас манай x нь хаанаас авах гэсэн чинь логарифм 2 сүртэй 0.6 5-3-аас x нь 0-ийн хоол гэсэн. За тэгэхээр манай хариу нь логарифм 2 сүртэй энэ яасан гэж ээлэн болсон юм шиг. Тэгвэл би анханаас ингэх гэж. За нэг ээлэн болгож болно л да. Гэхдээ би нэг яг нөхөх тесттэй харчвал ингэх гэж. Хоёр дахь нь 2x нь 5-3-аас их гэж байгаа шүү дээ. Тэгвэл би хоёр талд нь натурал логарифм тавьчих. Натурал логарифм. За натурал логарифм маань юу гэсэн үг вэ гэхээр нөгөө e сүртэй. E буюу ээлэрийн тоо тий 271. Нэгээс их тоо гэсэн үг шүү дээ. За ингээд логарифм авахд нэгээс их учраас хоёр талд нь нэгээс их логарифм авахд тэмдэг хэвээрээ шүү. Хэрэг 0-оос 1 одогтой тавьбал тэмдэг иргэнэ. Яг бол буурдаг учраас. За одоо ясагч логарифм чанаар x урагшаа гараад x-ийг үржих нь ээлэн 2. За энэ логарифмаар хувааж амч нь ээлэн 3-аас асган ээлэн 5. За би нэг хариунд нөхруулахын тулд ингэж хийж байгаа шүү дээ. За одоо ээлэн 5 2 тоодог ч нөө ээлэн 2 маань нэгээс их тоомч нь тэмдэг нь хэвээрээ. За энийг бүгдээрээ хасах гэдгийг мэдсэн. Эндээс ч хажуулах юм шүү дээ. Ээлэн 3-аас ээлэн 5-аар хасах таа. Тэгэхээр энээс их гэхээр би ээлэн 3-аас хасах нь ээлэн 5-ыг хуваах нь ээлэн 2-аас их мөртлөө 0-оос бага. 0 нь 9 бага л тэнцүү тийм байна. 0-оос бага тэнцүүж ингэж авах нэ. Тэгээд энэ маань өгчих гэсэн үг. За дараа нь 6 энэ А-гийн тогтмол утганд энэ байх тэнцвэр шиг өгсөн. Тэнцвэр шишид ялгана. Тэгэхээр энд дэжтэй би ингээд А-гаа мэдгүй байгаа учраас одоо эрсэрхүү нэлээд олон задлах шаардлага гарч байгаа. За гэтэл манайх яасан гэж энэ маань хоёул эерэг тоо. За тэнцэл шиг нэг бүрсэн хар шүү. Хасхныг нь хасхыгаас ирсэх тийм үү. Квадрат гэсэн үг худлаа гарч байгаа. Тэгэхээр тэнцэл шин хоёр талд нь эрсэрхүү нүдгүй бол хизээ төвшүүлж болохгүй. За энэ манайх нь одоо ингэ сөргүүд ингэ худлаач шүү дээ. Хоёулаа эрэг учраас одоо квадрат зэрэгэл ямар нэгэн асуудал гэсэн үг. За тэгэхээр би нэг модультаа салгаж яхаа орно хоёр талын квадрат зэрэг төвшүүлээд энийг батна гэсэн үг. Тэгэхээр энэ маань юу болох юм гэж чи x дээр нэмэх нь a-гийн квадратаас хасах нь 4-ийг хүчин x-с a-гийн квадрат нь тэгээс гэсэн үг. За тэгэхээр энийг квадратууд ялгаар задлнаа бүгдээ. Тэгэхээр x дээр нэмэх нь a-гийн квадратаас хасах нь 4 маань 2-ын квадрат учраас 2-ыг хүчин энийг квадрат гэж. Тэгээ квадратууд ялгаар. Өөрөөр x дээр нэмэх нь a-гаас 2-ыг хүчин гэнийг хасчээ. Даан x дээр нэмэх нь a дээр нэмэх нь 2-ыг хүчин гэдэг ингээд тавьчих. Энэ бол тэгсэг. За одоо хаалтаа задлах бүгд. Тэгэхээр x дээр нэмэх нь a-гаас хасах нь 2x нэмэх нь 2a. x дээр нэмэх нь a дээр нэмэх нь 2x хасах нь 2a. Тэгсэг. За тэнгуул эндээс яасан гэсэн чинь 3a-гаас хасах нь x. Энд болохоор 4x-с хасах нь тэгсэг. За тэнийг бодондоо бүгдээрээ А нь эрэг сөрөг гэж үгүйгүй үстэй тий. Эрэг А тооны хувьд гэсэн байсан юм байна шүү дээ. За тэгвэл бас салгаж болох байсан байна. За эрэг А тооны хувьд гэсэн байсан байх шүү. За одоо ингээд тус принтэх тэнцвэрлэлээ. За энийг би шууд тавьчих. За ингээд бич. За x болохоор 3a юм байна. Эндээс 4x нь a юм байна. Эндээс x олсон чинь a бахан 4 юм байна. За манайх эрэг тоо гэсэн. Тэгэхээр a-г 4 хуваацсан. Нөгөөх нь болохоор a-г 3 дахин авцсан тийм. Тэгэхээр А-г хуваах нь 4 нь бага тоо, 3 нь их тоо. За тэгэхээр одоо эндээс яах юм гэсэн чинь энд манайх энэ вэ штэ. Энэ задлаад очих юм бол хасах x квадрат буюу ингээд доош харсан парабол байна тийм. Тэгэхээр энэ бол доош харсан парабол. Би ингэж тавьдаг шүү. Тэгэхээр энэ хоёр талдаа хасах. За яг тэргээр нэвчүү. Манайх энэ маныг задлуул доош харсан парабол юм биш үү ингээд. Тэгэхээр эндээ нэмэх нөгөө талд хасах гэсэн. Эсвэл тооод орлуулсан ч болно.
Тэгээ би ямарын авах гэж тгийс хийн авах гэж. Тэгэхээр би хариунд юу гэж тавих юм гэсэн чинь 4-ний А-гаас орно нэмэх 3А хүртэл. Тэгэхээр 4-ний А-гаас 3А хүртэл буюу энийгээ би 4-ний 1 ба 3 гэж тавьчих. За дараа нь тэгсэн чинь А нь 3 үед бүхэл тоон шийднэ ийм байна гинэ. А нь 3 үед бүхэл тоон шийднэ. Тэгэхээр би одоо А-гийн оронд 3-ыг тавья л да. А-гийн оронд 3-ыг тавихаар одоо манай энэ шийд маань юу болж харагдах вэ биднэрт? 3-ыг хуваах нь 4-өөс 9 явах. За тэгээ 3-ыг тавьсан чинь манайх хэдэн бүхэл шийдтэй юм бэ гинэ. За 4-ний 3-аас 9 хэдэн бүхэл шийдтэй вэ гэхээр 1, 2 гэх мэтлэн 9 хүртэл. Тэгэхээр 1-ээс 9 хүртэл биднэрт 9 ширхэг бүхэл тоо байх нэ гэж тавих нь. За дараа нь энэ олон гишүүний зэргийг тодорхойлоорой гэж. За тэгэхээр энэ дэжтэй 4x-ийн 4. За эдгээр чинь ингэ 0 болж байгаа гэсэн байхгүй юу? Ингээд тэгэхээр зэргийн ихээр хамгийн их зэрэг 4 багч манайх 4 зэргийн олон гишүүн байх нэ. За 8. Дараах айлгын илэрхийлэлтээс аль нь олон гишүүнт вэ гэж. За тэгэхээр манай энэ бол нэгийг ухнахаар бутархаар раснаа л болчихно. Энэ бол биш. За олон гишүүнт маань яах вэ гэсэн чинь x-ийн за жишээл энэ дээр энэ болохоор сөрөг зэрэг хүрсэн бооз. Тэгэхээр энэ бол олон гишүүн биш. Эерэг зэрэгтэй байх хэвээр. За мөн юу байх хэвээр. Зэргүүд нь бүхэлд байх хэвээр. Тэгэхээр энэ хараа 2-ны 1 гэж. Тэгэхээр энэ бол бутархаа зэрэгтэй энэ ус биш. Тэгэхээр эндээс олон зэргийн олон гишүүнт нь аль вэ гэхээр өөрөөр хэлбэл манайх А x-ийн n нэмэх нь b x-ийн b гинэ. А-гийн 0-ыг үрчгэн x-ийн n нэмэх нь А-гийн 1-ийг үсгэн x-ийн n-ээс нэг. За зарим хүчин тэгж л шүү дээ. Буюу зэргүүд нь бүхэл эерэг бүхэл байдаг. Бүр эсвэл натурал гэж хэлж болно те. За энэ бол x-ийн тэг зэрэг гэсэн үг шүү дээ. За ийм зэрэгтэй нь болохоор олон гишүүн байх нэ. За 9 нь px ба qx олон гишүүнд харгалзан ингээд өгсөн. Тэгвэл px-ээс хасах нь qx-ийг болоорой гэхээр зүгээр хасаарай л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манай px олон гишүүнт маань энд байх нь байна. Хасах нь qx олон гишүүнт маань энэ байх нэ. За тэгэхээр эндээс 2x квадратыг нэмэх нь 3x нэмэх нь 1-ээс хасах нь x квадратыг нэмэх нь 3. Тэгэхээр нэг хасгаар чинь x-ийн квадрат нэмэх нь 3x нэмэх нь 4. За тэгэхээр олоорой хэрэг гэж. Дээдлийнх дээр би нэг юм дахиад сануулчаа. Олон гишүүнт бол одоо a-ийг үрчгэн x-ийн нэмэх нь a-ээс нэгийг үрчгэн x-ээс зэрэг гэх мэтлэн одоо a-гийн нэг зэрэгтэй хүчин x нэмэх нь a-гийн бол. За энэ бол олон гишүүнт. Тэгээд зэргүүд нь болохоор энэ дандаа натурал тоонод байх хэрэгтэй. За дараа нь натурал хичээлбэр болчихно л доо. Яагаад гэвэл эн чинь x-ийн 0 зэрэгтэй ба шүү дээ. Эерэг бүхэл зэрэгтэй хэлж тээ. Тэгэхээр x-ийн 0 зэрэг чинь 0 чинь бүхэл тоо шүү натурал биш. За дараа нь 10. Энэ олон гишүүнд дараах байдлаар илэрхийлэгдсэн бол аль нь үнэн бэ гэнэ. Тэгэхээр манай эн чинь 7 том юм шүү. X-ийн кубээс 8 чинь 2-ын куб тээ. За тэгэхээр аль нь олон гишүүнд дараах байдлаар илэрхийлэгдсэн. Энэ хоёр хураагдаад манайх нэг зөв биш. За дараагийн нэг 7 томроо задлахаар x-ээс 2-ыг үрчгэн x-ийн квадрат энэ хоёрыг үржих чинь 2x нэмэх нь 4 гэхээр энэ мөн байна. За дараагийн задлаад чи эн чинь 7 томроо байна. X-ийн куб дээр нэмэх нь 1-ийн куб хасах нь 9 гэсэн чинь гуруула x кубээс 8 биш. Тэгэхээр бүгдээр 1 2 3 гуруула мөн байна гэх.